Цагаан ордны нууц өрөөнүүд. Та цагаан ордонд амьдрах бол ямар байдаг бол гэж төсөөлөд үзтээ. Олон хамгаалагч харуул үйлчилгээний ажилтнтайгаа хамт ихэнх цагийг өнгөрөөнө. Хэн мэдгүй магадгүй гэр бүлчин хүртэл тантай уулзах цаг зав авч шат амжилга ихтэй шалгуурыг даах ч юм уу. Гаднаас нь харах боломжгүй ч дотгошоо нэвтрэх тун хэцүү байдаг. Тэгвэл цагаан ордон дотор юу байдгийг бидний амьдардаг гэрээс хэр ялгаатай сонирхцгоё. Lighthouse барилга архитектур мега төслүүдийн талаар хүрнэх сууг. Цагаан ордон нийт 3 барилгаас бүрддэг. Төв барилга болон зүүн, баруун жигүүр гэж 3 хуваан. Тэгэхээр зүүн жигүүрт нь тэргүүн хатагтай түүний туслахуудын офис байрладаг. Зүүн жигүүрийн төв хаалганы хэсэгт бүгдээр ирсэн байна. Энэ хэсэгт жочдыг угтаж авдаг. За ингээд дотгошоо ороход хамгийн дөрөнд үүдний танхим харагдана. Энэ хэсэгт хүн болгоны тийм ч их мэддэггүй хэсэг буюу театрын өрөө байдаг. Төрийн аль бачдаг эрхмийн гэр бүл өөрсдийн аюулгүй байдлаа эрсдэлд оруулахгүйгээр ордонд кино үзэх боломжтой ба заримдаа ерөнхийлөгчөнд хэлэхгүйгээ бэлддэг юм байна. 1915 онд цагаан ордонд кино гаргах талаар ярилцж байсан бөгөөд театрын өрөөч гэж байгаагүй юм байна. Иймд төв танхимд хамгийн ихний үзэр болж исэн байна. Үндэсний төрөл гэдэг кино гаргасан нэлээдгүй хил амыг дагуулад амьдсан тухайн цаг үедээ 1942 онд зүүн жигүүрийг барьсны дараа хувцсны өрөөг одоогийн гэр бүлийн театр болгон өөрчилсөн байна. 1953 оноос 1961 онд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Dwight Eisenhower албан тушаал хашиж байх үеэрээ нийтдээ 200 гаруй кино үзэж байсан гэдэг ийм баримт байт юм байна. За ингээд бүгдээрээ төв барилга руу шилжиж, төв барилга буюу оршин суух хэсгийг яг одоо харж байна. Зөөрийн давхраас эхлээд танилцуулъя. Америк нэгдсэн улсын 33 дахь ерөнхийлөгч Harry Truman-ийн удирдлагын доор цагаан ордны сэргийн босголтын үеэр зөөрийн давхрыг нэмж хийсэн байна. Энэ хэсэгт агуулгах, угаалгын өрөө, лифтийг удирдах машин, ус зөөлрүүлэгч, шатаах зуух, мөн хувцсэл хөрөөнүүд байдаг байна. Уг давхрын бүтцэнд мизанин буюу одоо товчхон тайлбарлал бол нэг барилгыг голоор нь хуваан хоёр давхар болгон зайг нь ашиглахыг ингэж хэлдэг юм байна. Дараагийн хэсэг бол B1 давхарт нь rear mill өрөө байх бөгөөд алтан өрөөч гэж дууддаг. Хамгийн сүүлд 1991 онд энэ өрөөг засварсан байна. Албан ёсны арга хэмжээнд хүрэлцэн ирсэн эмэгтэйчүүдийн зочдын ордог өрөө юм байна. Зэрэгэлдээ байрлах ерөнхийлөгчийн цуглуулгын өрөө буюу одоогийн хятад өрөөг 1917 онд хатагтай Woodrow Wilson өсөн нэмэгдэж буй хятадын цуглуулгыг дэлгэн харуулж зорилготойгоор ингэж нээсэн байна. 1924 онд Howard Chandler Christie-гийн зурсан хатагтай Calvin Klein-ийн хөргөөр тодорхойлогдсон уламжт улаан өнгийн схемийг дагалдан 1970 онд өрөөг бүрэн тогтжуулсан байна. Одоо бид газрын зургийн өрөөний байршлыг харж байна. Ерөнхийлөгч асан Рузвельт дэлхийн 2 дугаар дайны үед тус хэсгийг хянаж нууцын зэрэгтэй мэдээллийг хүлээн авах зорилгоор ашигладаг байсан байна. Одоо бол зарим нэг телевизийн ярилцлага мэдээний зураг авалтыг хийдэг болсон. Мөнгөний давхарт ерөнхийлөгчийн эмч болон үйлчлэгч нарын офис байрладаг. Кураторын албаны хэсгийг бид бүхэн харж байна. Энэ итгэмжлэгдсэн түүхэн байшингийн музей болгон тогтчлоход ашигласан дүрстэх урлаг, тавилга, гоёл чимэглэл гэх мэт эд зүйлсийн цуглуулгыг аюулгүй хадгалж судалдаг ийм хэсэг байна. Тус давхарт байрлах хамгийн гоё хэсэг болох цэцгийн дэлгүүрийг дурдахгүй өнгөрхийн аргагүй. Тэргүүн цэцгийн дизайнер болон түүний ажилтнууд харшийн хонгид хойд портикогийн доор цэцгийн дэлгүүртэй. Тэд цагаан ордны нийтийн болон хувийн өрөөндөх цэцгсийг арчилж бүх төрлийн арга хэмжээнд зориулан гайхалтай заврыг зохион бүтээдэг үлээ. Ингээд бүгдээрээ нэг давхрын хэсэг рүү оръё. Хамгийн ихэнд Residence дах хамгийн том өрөөг танилцуулъя. Арга хэмжээ, бүжиг, хэвлэлийн баг хурал, ёслол, концерт, хүлээн авалт зэргийг энд хийгддэг байна. Патрикагийн нүүр хэсэг буюу урд тал, ногоон цэнхэр, улаан өрөөний зургийг бүгдээрээ харж байна. Ногоон өрөө цагаан ордны 1-р давхарт байрлах төрийн 3 танхимын нэг юм. Энэ цомхон хүлээн авалт цайны үдшилтэд хэрэглэгддэг. Цэнхэр өрөөнд зочдыг албан ёсоор хүлээн авдаг уламжлалт газар байсаар иржээ. Цэнхэр танхимд нь хаадыг хөгжөөхөөс эхлээд олон түмэнтэй гар барин мэдлэг хүртэл ардчлалын бизнес, дипломат харилцан яриа өрнөсөн ийм төвхтэй газар байна. Ерөнхийлөгч Жорж Буш, Их Британий ерөнхий сайд Тони Блэйр нараа 2001 оны 9 сарын 20-нд Конгресст болон ард түмэнд хандаж үг хэлэхээс өмнө терроризмын эсрэг дайны талаар энд ярилцдаг байсан байна. Хатагтай Линкольны улаан хэмсэнцрээр чимгэлсэн улаан өрөөг ерөнхийлөгч эхнэрийн хамт гэр бүл дотны найзуудаа ялангуяа оройн хоолны дараа цагийг өнгөрөх шугамаар их ашигладаг байсан байна. Төв өрөөнүүдийн харалтаа олон хүний зоог барих боломжтой хоолны өрөө байдаг ба эсрэг талд нь ерөнхийлөгчийн гэр бүлээрээ хоолдог ийм хэсэг байна. Одоо бүгдээрээ 2 дугаар давхар руу шилжиж байна. Энд бол тэр чигтээ гэр бүлийн гишүүд ашигладаг. Сүүлийн 200 жилийн хугацаанд энэ давхрыг янз бүрээр тогтчулж ашигласан байдаг. Харагдаж байгаачлан том шатны дээд хэсэг энд байгаа бөгөөд энэ давхарт нь зоог барих өрөө галдгооч гэсэн бас байдаг. Ерөнхийлөгчийн хоолны өрөө нь ордны 2 дугаар давхрын баруун хойд жигүүрт байрладаг. Үргэлжлүүлээд бүгдээрээ 3 дугаар давхар руу оръё. 6 унтлагын өрөө, дасгал хөгжим, тоглоомын зэрэг өрөөнүүд багтдаг ба тагтан дээр нь гарч нарны элчийг мэдрэх ийм хэсэгтэй байгаа. Баруун жигүүрт ерөнхийлөгч болон туслахуудын офис байдаг. Энэ хэсэг нь маш алдартай бөгөөд би телевизэн мэдээ болон киноны хэсгүүдээс нэлээдгүй харсан. B1 давхрын өрөөнүүдээс хамгийн чухал нь нууц алб юм. Энэ бүсэд ерөнхийлөгч дэлхийн өнцөг болон бүрт байрлах зэвсэгт хүчийг удирдах боломжтой байдаг. 1-р давхар төв байртай холбогддог багнуудтай тус хэсэгт ордонд болсон үйл явдал, мэдээллийг сурвалжлах зорилгоор томилогддог сэтгүүлчид, буруужлагчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд байрладаг. Бүгдээрээ 100 танхимны дүрсийг харж байна. Энэ танхимд ерөнхийлөгч удирдагч, дипломатууд, өндөр албан тушаалтнууд, нэр хүндтэй хүмүүсийг хүлээн авдаг. Сайн харах юм бол олон нийтэд хандсан мэдээллүүдийг эндээс хийдэг. Ингээд бүгдээрээ ордны дотор юу байгаа талаар инхүү дэлгэрэнгүй өргөлээ. Дахиад ямар байдлын тодорхойг задлан сонирхохыг хүсэж байгаа бол комент хийлгүүлдэгээрэй. Дараагийн Lighthouse-ын дугаараар хөл хөдөлгөөнтэй Токиогийн нууцыг тайлцгаая.